Би бол шударга ёсыг хуульд нийцсэн үйлдэл гэж ойлгодог. Хуульчийн хавьд. За өнөөдөр ардын нам маань шударга ёсыг сахиулан биелүүлж чадж гэнэ үү? Би жаахан харамсаж байгаа. Уул Монгол улсын үндсэн хуулийн дээр сүүлийн үед болсон үйл явдлыг харахаар Монгол улсын үндсэн хуулийн дээр маш тодорхой заасан хэд хэд юм байдаг. Жишээлбэл улсын их хурлын сонгуул дууссаны дараа ингээс анх дугаар хуралдаанаа хийгээд хамгийн ахмад нь тухайн их хурлын дараагаар ажилланаа. Нэг өдөр л гэсэн үг. Тэгээд тэр хуралдаанаар улсын их хурлын даргаыг сонгоно гэж. Гэтэл манайх өнөөдөр улсын их хурлын даргагүй бараг сар болох гэж. Юу гэж ойлгох вэ? Чадахгүйгаа хэлэх хэрэгтэй. Энэ бол заавал нэх юу гэдгийг альва хуралч нь хин нэг нь даргалаад явах ёстой гэдэг үндсэн хуулийн дээр заасан. Тэр үндсэн хуулийн дээр дид дарга даргалаа гэдэг үндсэн хууль байхгүй. Үндсэн хуулийн дээр ганцхан л үг. Ахмад хүн эхлээд даргал, дараа нь ялсан нам нь нэрээ оруулаад тэр нь ингээд хуралдаанаа удирдаад яваа гэж. Тэрнээс иш орлоод юм уу, дид даргаараа удирдуулаад хэдэн сар явж болно гэсэн юм байхгүй. Энэ өөрөө үндсэн хуулийн асуудал байхгүй юу? Тэгэхээр ардын намынхаа юу вэ гэвэл нөгөө ах нарынхаа хэлэлцээрээр хэнийг намын их хурлын дарга болох вэ гэдээ тохироогүй юм уу яасан төрийг барьцаалаа суучлаа. Энэ ардын намын шударга юм гинэ. За дээр нь сүүлийн үед бас баахан хилаан болоод байсан Монгол улсын үндсэн хуулийн 66 дугаар зүйл дээр байгаа. Үндсэн хууль нь 4 асуудлаар маргаа үүсгэнэ. Хуулийн асуудлаар, тогтоолын асуудлаар, хувь хүний хууль зөрчсөн асуудлаар, хувь хүнийг огцруулсан асуудлаар гэж. Хувь хүний хууль зөрчсөн огцруулсан асуудлаар нь үндсэн хуулийн зэц маргаа үүсгэсэн бол тухайн маргааныг авч хэлцэхгүй гэж. Тэгсэн хувь хүний үндсэн хууль зөрчсөн асуудал гэдэг нь дид даргаыг нь үндсэн хууль зөрчсөн гэж. Улсын их хурлын гишүүн тангараг өргөхдөө би энэхүү үндсэн хуулийн дээр гар тавиад Монголын ард түмний төлөө би ингэж тангаралж байна гэд бүх зүйлээ уншсныхаа дараа би энэхүү тангарагаас няцаад би хуулийг дээдлэн, үндсэн хуулийг сахин хамгаална. Хэрв энэхүү тангарагаас няцвал хуулийн хариуцлагыг хүлээнэ гэж тангаралдаг. Сахин биелүүлнэ гэхээсээ гадна хэрв сахин биелүүлэх бол хуулийн хариуцлагыг хүлээнэ гэж. Харамсалтай нь өнөөдөр хүртэл Булган Туяа гэдэг хүн тангарага зөрчөөд байгаа. Хүсэлтэд өгөхгүй байгаа. Би хуулийн хариуцлага үүрье. Монгол улсын үндсэн хууль зөрчлөө. Одоо би Монгол улсын үндсэн хууль зөрчсөн учраас би тангарага санаад их хурлын эрхэм гишүүн гэдэг энэ албан тушаалаас чөлөөлөгдөө. Намайг уучлаарай гэд явах ёстой. Харамсалтай нь тангараг бол жорлонгийн цаас бүксний альчууртай адил үзэж байна л да. Яагаад гэвэл би ингэж яхаа эмзэглэж хэлж байгааг бол хүн альва юм амлсан л бол амлсан. Тэр тусмаа үндсэн хуулийн дээр гар бариад гар тавиад тангаралж явал энэ хууль гэсэн үг. Америкт яадаг вэ гэвэл шүүхтээр очиод үндсэн хуулийн дээр шүүхтээр очиод Библиэл дээр тангараг тавьдаг. Би тэр нь бурхны өмнө тангаралж байгаа гэсэн үг л дээ. Би ингээд зөвхөн үнийг хэлнэ. Хэрэг би үнийг хэлэх чадаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ гэж тангаралдаг. Бусад улс оронд дэлхийн бүх оронд тангараг нь өөрөө үн цэнтэй байдаг. Энэ ёс зүйн асуудал биш, энэ бүр хуулийн асуудал гэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол би хуулиа зөрчвөл хуулийн хариуцлага үүрье. Энийг тангаргалж гин гэж байгаа шүү. Эсвэл нөгөө хөөрхөө Булган Туяа эмэгтэй юм да, их хүн юм да, залуу хүн юм да, царайлаг юм да гэдгийм үү? Ардын намын ганц эмэгтэйг яах нь вэ? Энэ хүн огцрол бид бүгдээрээ огцромж гэх шиг. Ингээ ардын намын шударга ёс нь ийм төвшөнд явж байна. Өөрөөр хэлэх юм бол хуулиа биелүүлэхгүй бол огцордоо гэд. За дээр нь хуулийн байгууллагууд уг нь энэ шударга ёсыг тогтоох шударга ёсны нүд чих болж явах ёстой.
хууль зөрчвөл шудраг усаар хандвал жишээлбэл би нэг айлын одоо хүүхдүүд хоёр хүүхэд чихэр булаацалдвал би эцэг хүний хувьд хараад тэр жоохон хүүхдийнхөө хараад альных нь зөв бэ гэдэг дээр би шудраг шүүлт хийдэг. Хөөе наад чинь чиний тоглоом биш. Миний хүү буцаагаад өг. Миний дүү наад чинь манай хүүгийн тоглоом байна. Энэ дүүдээ буцаагаад өг гэдэг. Тэр жоохон хүүхдүүдийн асуудал юм шиг боловч тэр хүүхдүүдэд би тэдний дунд асуудалд нь орж байгаа доо биш. Тэнд би шудраг өсийг одоо сахиулж байгаа эцэг хүний үүргээ билүүлж байгаа. Гэтэл ард түмэн уг нь бол энэ шудраг өсийг тогтоох үүрэгтэй. Яагад гэвэл Монгол улсын үндсэн хуулийн дээр байна л да. Засгийн бүх эрх ард түмний гарт гэж. Өнөөдөр та бүхэн санаж байгаа. Одоо би дандаа солонгосоор л жишээ авах юм да. Өөр одоо юу гэдгийг та бүхэнд 50 мянган 60 мянган шахуу хүн амьдарч байгаа гадаадад байгаа тэр улс оронд өөр тийм одоо ойрхон жишээ ховор байна. Гэтэл тэнд яадаг шудраг бус үйлдэл гарлаа гэнгүүт жишээлбэл үндсэн хуулийн цэцэн шийдвэр гарлаа гэвэл маргааш нь хуулийн байгууллага нь ажиллаад эхэлдэг. Хуулийн байгууллага нь очиод шууд гарын гавлаад аваа явдаг. Та ерөнхийлөгч байсан уу? Та ерөнхий сайд байсан уу? Та эрхэм их хурлын гишүүн байсан уу? Үл хамааран гавлаад аваа явдаг. Ард түмэн скватрын талбай дээр суулт игээд орилж чарлаа бүү юм бол. Гэтэл сайн нэг суулт хийлээ. Орилж чарлаа. Ард түмний хүүхдүүдээр барьцаалж агаад амьдралаа дээшлүүлье. Ард түмнийхээ амиар барьцаалж агаад амьдралаа дээшлүүлье гэсэн байдлаар ажил айлтууд хийгдлээ гэж. За яг хөө энэ хоёр талтай. Цалингаа нэмүүлэх нь буруу биш ээ. Гэхдээ би нэг юм гайхдаг. Би сквадрын талбай дээр очиод тэр нэг цэнхэр халаатай нөхдүүдээр очихоор яг хөө надад таньдаг нэг ганц хоёр эмч мэмч хурж ирээд уучлаарай баасууга та бидэнд ингээд хандаад өгөөч хуулийн талаас нь юу гэж бодож юм бид бас алдаатай гаргамааргүй гэж ярьдаг. Гэтэл яг зохион байгуулж байгаа жишээлбэл мягмар гэдэг нэг авгаа явдаг. Одоо гишүүн болчлоо яалаа тэр нөхдөч. Эрүүл мэндийн үйлдвэрчний хэвлэлч. Энэ зохион байгуулж байгаа нөхдүүд нь хуйлдаад эхэлдэг. Энд улс төр байхгүй шүү. Яв. Нам хамаагүй. Бид өөрсдийнхөө амьдралыг шийднэ. Гэхдээ шийдэчтэй. Гэхдээ зүгтаачдаг. 5 жилийн өмнө 125 их найд төсөвтэй байсан. 125 их найдыг 5 жилийн дотор зарсан байна. Тэр үед ягаад цалингаа нөхүүлэх гэж яриаг юм бол 5 сарч болоогүй засгийн газартай яриад байхаас 5 жилийн өмнөх тэр засгийн газраас тэр нөхдүүдээс яагаад хариуцлага нэхээг юм бол намайг сонгуульд дэвшиж байхад хэд хэдэн хүмүүс ирээд хүүе надад эмчнэрийн сүлжээ байна. Надад багш нарын сүлжээ байна. Та надад хэдэн төгрөг өгч би тэднэрт тараагаад таны төлөө санал өгүүлээ гэдэг байсан. Би тэр үед хууль бусаа болохгүй гэдэг байсан. Үнэхээр тийм юм байдг юм өхөр байлгүй яа гэм бэ? Ардын намынхан чинь бүр ингэж эмч багш нарыг сүлжээнд авцсан гэж. Гэхдээ энэ 40 их найдын нүүрсний хулгай ярахаар гарч ирээд нэгч багш, нэгч эмч суулт жагсаал хийхгүй юм. Гэхдээ ковидын үед одоо би санаж байна. Одоо ковидын үед одоо саран анаа, порчиг агаа эмчнэрийг өстой зүгээр илгээр нь хэвтүүлсэн шүү дээ. Тэр үед ковидын төсвийг одоо ил тод болго ковидын төсвийг одоо аудит хийлэг ковидоор бид нар ингэж явж ийн гэхгүй гинэтхэн огцом нэг өдөр яг одоо тгий гингуута хамгийн над таалагдах байгаа нь цэвэрлэгч 3 сая авдаг би яагаад 3 сая авч болдгоо гэд ийм юм яриад байгаа юм. Нөгөө нэг миний гайхаад байдаг юм нь штэ. Муу муудаа дээрлэх үү? Мун гацсан дээрлэх үү гэдэг шиг. Тэр цэвэрлэгч аваадаа 3 сая авлаа. Би бас адилхан 3 сая аваа биш. Тэр яагаад авдгийг? Өөрөөр хэлбэл манай монголчуудын шудраг өссөн нэг үзүүлэлт надад таалагддгүй нэг үзүүлэлт нь барьцах дуртай.
Тэгээ үүсгэл хийх дуртай. Хамгийн том үүсгэл нь юу вэ гэвэл улс төрчид бүх буруутай. Хорон дээр шийдэх асуудлыг заавал их хуралд шийдэн ч гэдэг юм уу? Дүүрэг дээр шийдэх асуудлыг заавал их хуралд шийднэ гэдэг юм. Тэгээ их хурлын гишүүд нь өөрсдөө бүхнийг мэдгч дүр үзүүлсэн хулгайч нар нилээд норц. Хулгайч нь бүгд мэддэг. За одоо нэрийг нилээд яах вэ? Сайн нэг дарга томилогдож би хоомыг хараа шоконд орсон өглөө. Хөөрхий зайлвал төрийн албанд очисон учраас сарын цалин 3 сая, эхнэр 1 сая авд юм. Гэхдээ тэр хүн 800 саяын зээлтэй гинэ. Мэдгүй би гайхаж байна. Нэг тэрбумын байшинтай гэж. Одоо юу гэж ойлгох вэ? Олж байгаа орлого нь сарын 4 сая, хүнд өгөх ёстой мөнгө нь 800 сая. Өөрөө амьдарч байгаа байр нь тэрбум. Тэгээ ийм хүмүүс шудраг ёсыг тогтоож чадах уу? Ийм хүмүүсээр нүүрсний хулгайчдыг илрүүлж чадах уу? Би гайхал байна. Би инквайр хууль зүйн сайд руу өчнөө залгалаа утсаа авахгүй. Тэр одоо хинч болтсон, юу ч болтсон. Би Мөнхбаатар сайд руу залгаад уулзаад Мөнхбаатараа эрүүгийн хуулийг ингэж өөрчлөөрэй, зөрчлийн хуулийг ингэж шийдээрэй. Найзаа чи одоо бас ийм болохгүй бүтэхгүй хүмүүс байна. Энэн дээр ингээрэй гэхээр нөхөр бол та бас эрхэм гишүүн байж бас бид нар бас нэг танхимд хамт байсны үед би таныг ойлгож байна. Наад яриад байгаа. Би хувь хүнийхээ эрх ашигын төлөө яриаггүй шүү дээ. Энэ гудамжинд байгаа хүн чинь яг дотор нь байгаа хүн чинь тэр алдаануудыг харддаг юм байна. Вакуумчаагүй. Наацаа чи ингэж хийя, эрх зүйн эхний шинжил хиймээ гэд. Би ягаад тэр энэ хууль зүйн сайд болсон хүмүүстнээ харшилтай баймирг байгаа юм л да. Энэ тогоонд байгаа юм чинь болохгүйг нь заагаад үгүй, болдгийг нь одоо дэмжиж явж гэдэг юм. Тэгсэн өстой том толгойлчих. Тэгээ томилтыг хараад би за хэнийг томилоод байгаа, юу томилоод байгаа, ямар шийдвэр гаргах гээд байгаа. Энэ хүнд өөрийн толгой байна уу? Морь унсан толгой хүн гэдэг шиг. 328 нүүрсчдийн шүүхэд хэрэг нь очихгүй нэгэд би нэг пост харсан. Үнэн удлааг мэдэхгүй. Тэгтээ нэрэ бодсон чинь шүүхээр бараг хэрэг шийдэгдэхгүй байгаа шүү дээ. Авилгалтай тэмцэн муу хэлүүлээл олоод тогтоогоол прокурор дөгдөг шүүгтэр очив. Жишээлбэл Капитал банкны асуудлаар шүүхийн шийдвэр яг тэр даатгалын сангийн мөнгийн байр суурь этгээдүүдэд 4 хүнийг өгөхөд 2 нь ял аваад 2 нь ял аваагүй. Бодоогч байжаа. Хэрэгсгүй болсон юм хөр үгүй юм шиг байлээ. Хөөлц хугацаа хүлээгээд байгаа юм уу? Бүмэд. Нөгөөдүүл нь жаргаал, дарга болоод аригтаал явж илж шин. Тэгэхээр ард түмэн нүдэн дээр чинь шудраг ус зүйлийг харахаар ард түмний шудраг ус чинь тогтохгүй байгаа. Хүүхдийнхээ хажууд хулгай хийчихэд хүүхдтэй чи хулгай битгий хийгээд яриад ивэл ямар харагдах вэ? Удирдагчд нь дээрээ худлаа яриад. Одоо жишээлбэл би энэд хүржилээ л да. Би энэ босоо гамбаага бас нэг ганц 2 юм ярмаар санагдаад. Босоо гамбаа үндсэн хуулийн цэцэд гомдол гаргамаар байсан юм бил. Босоо гамбаа үндсэн хуулийн цэцэд гомдол гаргамаар байсан. Яагаад тэгэхээр үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад хэрэг үүсвэл одоо гомдол гэдэг маань дунд суудлын хуралдаанаар тэр гомдлыг нь хилэлцээ гэдэг орчвол нөгөө шалгаж байгаа хэрэг нь зарцдаг. Шүүх тэрийг авч хилэлцдэг. Тэгэхээр тэр хуулийн гарцыг харангуйтаа нөхөр их хурлаас би ийм юмыг цэцэд өгмөр байна. Энийг цэцрүү өгүүлээч гэдэг тогтоол бариад нөгөө тогтоолоо одоо бүдрээд унтсан. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын үндсэн хуулийн дээр хүн болгон хууль шүүхийн өмнө тэгш байна гэдэг байгаа шүү дээ. Та дарга байна уу, цэрэг байна уу, та яг ингэж тэгшгэн таныг харьцнаа гэж. Та нар боддоо миний нэг үйлчлүүлэгч ядарсан ээж хүүн зайлуул гараж дотроо нэг ганц 2 пиуга гарахтаа машины
ноцоос гаваад гараад өө чи нэвтрэлтэй хулгай байна гэж хэлээд 100 мянган төгрөгийн хохирол учруулсан тэр муу ядарсан хүүхэд 2 жил шоронд суусан. Манад яадаг вэ гэвэл хулгай хийсэн хүн мөнгөө буцаагаад өгсөн ч биш. Томчууд нь бол шоронд ордог. Жишээлбэл амдлын хөшөөг та нар санаж байгаа үст. Нураач хаяад мөнгөний төлчихсөн. Гүн чи одоо зарчим байдгүй юм. Яг энэ шиг ингээд наадхай чинь төлцсөн штэ гэдэг дүрм үйлчлээд байгаа. Тэгэхээр шудраг эсийг ард түмний шудраг эсийг хэн тогтоодгийг? Ардын намын шудраг эсийг хэн тогтоогоод байгаа? Одоо бодцгоё. Уул нь ард түмний шудраг эсийг тогтоох үүрэгтэй нь хуулийн байгууллага. Харамсалтай нь хуулийн байгууллагын маань бодитоор шудраг эсийг тогтоо ихээр болохгүй байна. Ямар сайнд надад нэг хүн хэлсэн шүү дээ. Тийм ээ болдгоо учраас бид нар бас дотроо нэг жаахан бартцааны дайн гэдэг шиг дээрээ бидрийг ингээд дарамтлагдаг болдог. Бид тэнд чинь бас янз бүрийн байдлаар эсэргүүцэл илэрхийлдэг, бүлэглэл болж ингэж яагаад яг эн чинь ийм штэ болилтоо хууль бос штэ гэдэг ингээд ярьдаг. Тэгтээ дийлдэггүй маа. Яг тэгвэл бид ипотекийн зээлтэй, бид салингийн зээлтэй, би ядаа ажилгүй болчих юм бол эхнэрийн маань хэн хижээх юм? Гэр бүлийн маань хэн хижээх юм? Эсвэл биднийг янаглан хорлно гэдэг шиг Улаанбаатарт ажиллаж байхад нь увсад аваачаа шидчихдэг. Ховдод очиж шидчихдэг. Хуулийн байгууллагын чинь хаа хамаагүй гаргацдаг. Иннээс ч юм болоод бид нар бас одоо юу гэдэг хүн лимж амьдрмаар байна штэ гэдэг. Надад зовлонгоо хэлсэн жирийн хуулийн төрийн албаагч нар байгаа. Тэгэхээр би юу гэж боддог вэ гэвэл эднийг хараат ус болгох юмсан. Шударгаар юмаа шийдүүлдэг болгох юмсан. Хууль бас үйлдэл хийж байгаа этгээдүүдэд хатуу арга хэмжээ авах юмсан гэж бодож. Өөрөөр хэлэх юм бол хахуулын хэрэг авч байгаа хүн бол энэ бол төрийн албан хаагчийн хувьд тангаргаасаа нэцэж. Дэлхийн бүх орнд тангаргаагаасаа нэцнэ гэдэг бол эх орноос урвсан гэсэнтэй адил авч үздэг. Би хуулинд үнэнч байна гэдэг чинь би эх орондоо үнэнч байна гэдэг л тангараг ургаж байгаа шүү дээ. Төрийн албаагч. Гэтэл эх орноос урвсантай дүүцгэж тийм үйлдэл гаргаснаас ичгүй шүү дээ. Энийг ардын намынхан өөгшүүлээд, өмөөрөөд, магтаад би Цогтбаатар руу одоо хуйлцсан байнгын орооны дараа Цогтбаатар руу утасдгийн одоо миний найз утсын минь авдаг одоо намайг ингэж хэлсэн гэдэг авахаа болчихгүй. Уул нь би ингээ утас авдаг хүмүүст баярлдгийг. Би өөрөө гишүүн байхдаа хамгийн их утас авдаг байсан. Хүмүүсийн одоо стресс тайлагч гэдэг шиг зовлонгийн сонсдог байсан. Би тэр найзуудтай зовлон ярих гэж биш энэ хуулийн гарц гаргалгаа бололцоонуудын тухай ярьж байгаа. Ялангуяа мэрэгжлийн хуульчдаа би ярих дуртай. Яагтвэл би төгс хүн биш. Миний бодож байгаа миний л бодол. Миний зөв гэж бас хэлж болохгүй. Тэхийн тул олон зөвлөгтэй вэ гэдэг шиг би ордонд хаяа орж ингээ зарим нэгэн гишүүдэд уулзаж үгүй та ингэж ярих юм биш үү? Миний бодол юм. Гишүүн таны бодол юу юм гэж би асуудаг. Энэ хуулийг ингээ өөрчилжүүл яасан гэдэг. Гэтэл тийм байхгүй. Би сая нэг сургалт хийлээ. Монголын топ компаниудад одоо топ гэдэг маань MCS, Номин тийм ээ Петроус өөр юу гэдгийг ингээд Монголд одоо хамгийн шилдэг гэж болдог компаниудын хуулийн зөвлөхүүдийн дунд. Тэгээ би бодлоо. Яг хөө тэднийг би муулж байгаа биш, буруутгах байгаа биш. Гэхдээ тэдний хамгийн том зовлонг нь би ярьж байгаа үг нь хуулийн татварын хууль чинь болохгүй байгаа юм шүү. Татварын хуультай чинь мөнгө угаахыг холбоод та нарыг эсвэл та нартай адилхан компаниудыг тамлаад байгаа юм биш үү? Германд нь ийм байдгийн байлээ. Бүр ядгийн ингээд байгаа хятадд нь ийм ч юм байлээ. Солонгост нь ийм байлээ. Америкт нь ийм байлээ гэж. Нөхдөө тэр зовлонгоо яаж салгах вэ? Яаж нэгдэж энийг болиулах вэ гэдэг санал нэгж гарч ирэхгүй. Яг энэ шиг манай ард түмэн намайг л оролдохгүй бол над дээр л идэвчихгүй бол надад л хамаагүй бол
миний үр хүүхэд, миний гэр бүл, миний амьдралд яг орж байгааг бол надад ямар хамаатай юм гэдэг тийм эгоист үзлэр байна. Тэгээ тэмцэж байгаа хэлбэрэн ч гэсэн цалин нэмүүлэх. Тийм цалин нэмэх нь зөв. Гэтэ яагаад өнөөдрийн хүртэл юм бага цалин авсан бэ гэдэг дээр яагаад шийдвэр гаргахгүй? Соёлын яам, боловсролын яам хамт байсан. Соёлын яам өнөөдөр асар их мөнгө идсэн тухай ярьж байна. Номин. Гэтэл соёлын яамны идэж уусан асуудлаар ярихын оронд зүгээр нэг сайдын санамсаргүй хэлсэн их найд гэдэг үгийг нь сугалж аваад нэг нь идээгүй болж жүжиг тоглоод нийтээрээ нөгөө нэг үгийн алдааг нь шүүгээс уучиж байгаа байхгүй. Гэтэл боддоор энэ эдсэн үг гэдэг яриа байгаа ш. 20 сая долларын асуудал гэдэг чинь хэдэн тэрбум юм бэ? Энэ тухай өнөөдөр ингээл ярьж байгаа тэрийг сонирхож байгаа ч хүн хаалга зүгээр л за миний цалин 3 сая болгооч л гэдэг. Уг нь би яагаад ингэж явд Монголыг авч явах ард түмний шудраг ёсыг тогтоодог хүмүүс бол сэхэтнүүд. Сэхэтнүүдэд төрүүлдэг. Сэхэтэн гэдэг маань багш, эмч. Эмч багш нарыг өнөөдөр юу гэдгийг бид сэхэтнүүдийг төрүүлдэг. Амьдралыг авардаг гэд хамгийн их хайрладаг байх хэвээр. Тэгэхээр ийм л байна нөхдөө. Тийм учраас ардын намын шудраг ёс, ард түмний шудраг ёс хоёр адилхан байгаад би жаахан харамсаж байна. Ялгаатай баймаар байна. Ардын нам бол зүгээр нэг төрийн бус байгууллага. Шудраг бус зүйл хийж байгааг нь ард түмний шудраг ёсоор тэднийг болиулах ёстой. Зогсоох ёстой. Шүүмжлэх ёстой, загнах ёстой. Комментөөрө булах ёстой. Өөрөөр хэлэх юм бол яагаад үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авсан асуудлаар хуулийн хариуцлага үүрүүлэхгүй хурлаараа буцаагаад албан тушаалтанд байлгах гэдэг юм бэ. Энэ хулгай ажлыг анх гэдэг юм уу, энэ хуульдааны онолыг анх суурийн тавьсан хүн Сахал гэж бидний нэрлэдэг Ж Батэрдэн. Тэр Батэрднийг яагаад хулгайчийн оронд хулгайч болгож байгаа юм шиг үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах ажиллагааны анх үндсийг яригджаасан тэр хүнийг албан тушаалд тавих гээд манай авчилсан намынхан тэрэн дээр нь эсвүүлтлээр оролцоод байгаа юм бэ. Би сөрөг хүчний хувьд сүүд олоосон гүлэг шиг манай намынхан байгааг хараад гайхчаа. Салтангийн одон туяа гарч ирээд булган туяаг огцруулахгүй гэж хэлэхдээ би бөөлж сутгсан. Тэр хүний улс төр дууссан байж болно. Тэр хүн настай зөнсөн байж болно. Тэгвэл тэр хүн үндсэн хуулинд тангараг өргөсөн гэдгийг яагаад санахгүй байгаа юм бэ? Тэр болроо гэдэг одоо болормоо ойлоо нөгөө нэг тооноор гэж хочлоод байгаа хөөрхий залуу охиныг яагаад эргүүлэн татахгүй байгаа юм бэ? Гадны байгууллагаас санхүүжилт аваад төрийн эрхийг авцсан байна шүү дээ. Нэртэйгээр нь Хятадаас, Оросоос, Америкаас, Солонгосоос одоо мөнгө аваад Монгол төрийн эрх мэдлийг хэрэгжүүлээ л да. Бид манжаас мөнгө аваад түүхэндээ манжийн төрөг 300 жил боолчлогж байгаагаа мэдгүй хүлцэнгүүгээр дагсан шүү дээ. Тэрнээс ялгаа юу байгаа? Энд чинь маш ноцтой гэмт хэрэг шүү дээ. Яагаад энэ хүнийг өнөөдөр ядаж намаасаа хөөхгүй байгаа? Яагаад бүлгээсээ зайлуулахгүй байгаа? Яагаад ордон дотор өнөөдөр тэр эмэгтэйг өнөөдөр юу гэдгийг байлгаад байгаа? Шудраг ёсыг ардын нам өөрөөсөө эхлэлтэй. Тасралтгүйгээр төр барьж байгаа. 100 жил төр барьж байгаа нам шүү дээ. Хамтраад юм уу? Дангаараа. Нэг ч удаа ялагдж байгаагүй. 100 жил болсноо. Нэг ч удаа. Монгол төрийг ийм болгосон буруу нь манай ардын намын ч буруу биш. Нөгөө ард түмний шудраг ёс эдэн дээр үйлчлэхгүй байгаа л асуудал байгаа. Ард түмний шудраг ёс үйлчлээд ах нар дүүнэр залуучууд хөгшчүүл гэхгүй ялгалгүй хулгай хийгээ явж яхад нь яах вэ? Нутгийн юм.
Яахавдээ хөөрхий зүв юм ярьдгийн. Яахавдээ наа чин бас их хурал байж ах хүн гэд ядаж тэр хүн зүв байж болно, байж ч болно. Гэхдээ тэдний нам нь болохоо байгаа юм чинь дүүгээ энэ удаа би сонгохгүй гэд дүүгээ энэ удаа гудамжинд нь байлгана гэд яагаад ардын намыг ялагдуулахгүй байгаа. Муу хэлээд байдаг би зүгээр алдчихсан намыг муу хэлээд байдаг. Гэтэл өнөөдөр ядчил одоо хийсэн юмтай гэж богдуулын тэн замтай одоо Батүлгойг та нар мэдэж штэ. Батүлгой ногоон хогны ут тараалаа гэд бараг л шоронд орох шахсан. Өнөөдөр бараг айл болгон хогны ут хэргэлдэг болчих. Анхных нь Батүл мөн бицтэй. Гэхдээ ядаж юм зүв жишг тогтоовол одоо эдсэн үү уус нь хамаа алгагүй нардын намын гаргасан энэ сайхан жишгээр энэ сайхан шудраг ёсных нь зарчмаар явж ин тэр нэг ганц хоёрны болохгүй хүүхэд байгаа. Тэднэр нь яах вэ? Энэ нэг хүүхрийн үед орхихоор 1000 хүүхрийн үед оргино гэдэг шиг боллоо л гэж хэлнэ үз. Гэтэл байхгүй. Ийм л одоо юу гэдгийг асуудал байна. Миний Монголын ард түмээ. Тийм учраас ард түмэн одоо хэлсүүжээд ард түмэн маань өнөөдөр хуульд нийцсэн үйлдэлийг хийхгүй байгаа энэ ардын намдаа шудраг осыг шаардаач. Монгол улсын үндсэн хууль нь нийцсэн үйлдэл хий гэдгийг одоо шахаж сошиалд хэлээч. Төрийн эрхийг хууль бусаар авахын тулд өмнө ч тийм байсан, одоо ч тийм байгаа. Тэр нөгөөг намайг гişүүн байхад хүртэл байсан. Үл мэдэгдэх хуцсаас дандаа занал хийлдэг. Тагнуул байдгийн бол тэр үл мэдэгдэх хуцсны эзэн одоо олоод төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зохион байгуулалтаа занал хийлсэн, хүчирхийлсэн үйлдэлтэй нь яагаад шоронд хийхгүй байгаа. Их хурлын гишүүдийн утас руу бөөнөр мессеж явуулсан гэж шүү дээ. Тороол хаягаас залилангийн гэмт хэргийг чинь тороол утаснаас явуулдаг гэдэг тэрэн шиг юм байгаа юм шүү. Эний чинь нэг захирдаг, барьдаг, хяндаг нөхдүүд биш. Тэгээд одоо 35 жил бид нар ингээд хулгайчийн тухай сонслоо. Одоо нэг хариуцлагын тухай сонсомоор байна. Хариуцлага үүснийх нь тухай. Жишээлбэл би энэ Халтмаагийн Батулга гэдэг хүнийг яагаад одоо болтол ордонд байлгаад байгаа. Эсвэл худлаа ярьсан юм уу? Жишээлбэл би энэ оюун эрднийг яагаад одоо хүртэл ордонд байлгаад байгаа. Бас худлаа ярьсан юм уу? Ард түмэн гараад орлогоо нотол гэж орилоод байсан. Тэгэл орлогоо нотолцсон гэсэн үг үү? Нөгөө шудраг ёсыг шаардаад байсан. Шудраг ёс ингээд дууссан уу? Багш нар цалингаа нэмгээд гарахтаа эмчнэр цалингаа нэмгээд гарахтаа багч гэсэн сэхэдэн хүмүүс нэг юм бодсон болов? Энэ улсын чинь хулгай зэлгий их найдаар их тэр бумаар яригддаг боллоо. Энийний чи 90% нь миний цалин байсан байж дээ гэж бодсон болов? Эсвэл мөнгөө л авсан болоо. За миний мөрөөдөл биелсэн гэж явж байгаа болов? Мөнгө байхгүй байна гэвэл яагаад байхгүй байна гэдгийг яагаад яриад байхгүй болгосон хүндээ хариуцлага үрээгээд бас нэг лооцон бариад согсч болоогүй юм болов? Эсвэл удирдлага нь тэрийг зөвшөөрдөг юм болов? Энэ гартаа 3 сая 500 цалин, энэ гартаа гуйлагчин болгосон тэр этгээдүүдийн нүүрсний хулгайч тэр дээрээ хариуцлага үрээ. Хэргийн шалгаа дууссан байна. Шүүх рүү явуулаач гэд хэлж болдгүй юм болов? Эрхэн багшаа. Эний чинь үр хүүхэд нь хараад, багш шавнар нь хараад хүүе. Манай багшийн хэлээд байдаг шудраг ёсныг заагаад байдаг. Багш маань үнэхээр шудраг юм да гэж ярмаар санагдаад бах юм. Миний багш нар мундаг байсан. Миний багш нар мэрэгжлийн байсан. Хэдийгээр би гэр хорооллын сургуульд байсан ч гэсэн тэр үеийн багш нар бол ёстой тэмцэгч гэдэг юм уу? Маш одоо тийм хүчтэй хүмүүсээс мэдлэгэнч мундаг. Тэрний буйнаар би өдий зэрэгтэй ярьдаг, явдаг, хэлдэг болчиход байгаа. Монгол улсын их сургууль би дандаа одуудаар шилдэг хуульчдаар би заалгасан. Азар одоо нөгөө
жүжигчд хэлдэг шүү дээ. Би азтай цагааны цэгмэд гой, нямын цэгмэд гой шав тэднэртэй би өнөөдөр байсандаа өнөөдөр эзэрэхтэй гэдэг шиг би чимэд совд гээд Монголын эрүү иргэний захиргааны хуулийн эцэг болсон орчин үеийн одоо хуулийн эцэг болсон хүмүүсээр хичээл заалгаж байсан. Тэрэн шиг эрхэм багш нар минь ээ, та нарын минь цайлан ашгүй нэмэгдэж байгаад баярлж байна. Та нар маань шавьдаа үлгэр дуурайл болтлоо өөрсдөө боловсруулаарай. Хичээгээрэй. Та нарын тарьсан үр чинь дараагийн нийгмийн соёолох өвс ногоо болно шүү. Та нар маань сонгуулиар сонин тараагаад, та нар маань сонгуулиар сурчлагаанд оролцоод, та нар маань сонгуулиар сүлжээ байгуулад хулгайч нарыг дэмжих ажилд битгий оролцоорой гэж гуй. Тийм ажилд оролцсноороо та нар тэнгүүдийг сонгуулах ажил идэвхтэй явж ааш. Би эрдэнчүүдэд хандаж хэлмээр байна. Ялангуяа манай Эрдэнэтийн 14 дугаар сургуулийнхан бол маш мундаг багш нар байгаа. Манай Эрдэнэтийн цэцэрлэгийн багш нар бол мундаг сэтгэлтэй. 2 дугаар цэцэрлэг байна. Их залуу байна. Уртын гол маш мундаг хүмүүс байна. Гэтэ ганц нэг үл бүтэх этгээдүүд ардын намыг хараад айдас гүйцэндээ баригддаг. Ажилгүй болохоос имээдэг. Тэрнээсээ болоод өнөөдөр юу гэдгийг бас нилээн тэр Эрдэнэтийн хөгжил хоошоо байгаа шүү. Хэнийг сонгосноо та нар эргээд хараарай. Та нар худалчийг сонгосон, та нар хулгайчийг сонгосон. Жишээлбэл Эрдэнэтээс сонгогдсон хүмүүсийг хэлж байна. Ийм байна.